Их эзэн Чингис хаан маань анх Сүхбэс нэртэй алт мөнгөн цосыг цутгуулж байсан бөгөөд энэ нь улмаар дэлхийн техник бидний хэрэгжилж байгаа цаасан мөнгөн дэвсгэрт болж байсан түүхтэй. Бидний одоогийн ашиглаж байгаа цаасан мөнгөн дэвсгэртийг Монгол улс маань анх 1925 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хэвлүүлж байсан бөгөөд бидний мэдэх 500 мянга, 5000, 100000, 20000-ын дэвсгэртэд манай их эзэн Чингис хааны хөрөг, харин 10-аас 100-ын дэвсгэртэд манай Жанжин Сүхбаатарын хөрөгийг буулгасан байдаг. Бидний ашигладаг мөнгөн дэвсгэртний дотор талд нь манай байгалийн түүхэн зураг, мөн төрийн туг, соём, Монголын хээ угалзаар чимгэлж анх бүтээсэн байдаг. Мөнгө нь өөрөө цаг хугацааны үнцэнтэй. Энэ юу гэсэн үг вэ гэвэл өнөөдрийн мөнгө нь маргаашийн мөнгнөөс илүү үнцэнтэй гэдэгт оршиж байгаа юм а. Та бүхнийг сонирхолтой содон шинэ нэмийг олж мэдсэн гэдэгт итгэлтэй байна.